Хувь заяаны хэлхээ 5 дугаар хэсэг. Тэнгэр бүүдийн сүм ирхэж шиврээ бороо уйлагнан уйтгар хүргэнсэн нэгэн өдөр хорихын дараг дэмбрэл ширвт ээлжид хэрэгэлтийг нь өгөх гэж дуудулж. Ширв ялтан ширв ирлээ гэхэд за ороор химэн гэрээс нь ирүүлсэн жаал юмыг өгөөд би яач нь гайгүй юу? Тэр болгонд уулзаад байж чадахгүй болохоор гайгүй байгаа л гэж бодхоос цаашгүй юм шүү дээ. Тэгэлгүй дээ. Би ч гэсэндээ ямар гавьяавай болчихсон биш. Харин ч таны хүчинд гэрээсээ ганц нэг юм аваад бусдаас илүү юу гэхээс дутх юм ер нь алгадаа. Харин манайхан л танаахан дажгүй. Дажгүй гэж дажгүй байгаа юм шиг байна лээ. Саяхан нутгаас тахир балдангийн хүүгээр жаал юм явуулж хагсыг нь буцаасан. Ирүүлсэн болгоныг нь оруулна гэж юу аах вэ гэснэ. Өө тийм. Манай ангид газартай ажил төрлийн холбоо тогтоох гэж байгаа. Хэрвээ тэгвэл чамааг явуул юу санаатай байна. Ажил нь хөнгөн байх ёстой гэснэ. За. Болгоомжтой хэн шиг л байгаарай да. Ингээд гаргалаа. Хэдийгээр ялтантайгаа ингээд сүжрээд байж болохгүй ч яалтчгүй нутаг нүгийн удам судраараа нэгээ мэдэх улс гэдэг хэцүү бололтой. Энэ байдал нь зарим нэгэн хулгарт таалагдсангүй. Түүнийгээ мэдэгдэх гэж ширвийг унтаж байхад нь хэн нэгэн орон дотор нь хадгачихсан тэр. Цаагаараач өөр бодолтой байхаа ядахгүй. Харин хаачин амин газраас нь хол тул аюулвалсангүй хорхин эмнэлэгт хэд хоногийг өнгөрөөлөө. Энэ хооронд ширвийн гал дахин модонд гарах болтол тэдэн дотор Шоно хэмээх очтой нэгэн гар явах хагаад юм л бол сугрын аль нэг талд нь гарan үг өгөх боллоо. Сугар хэрэндээ ширв ахынхаа үгийг санан төвчин явах боловч төвчгэр гэдэг хэмжээтэй те. Шоногийн өдөх өдөр бүр дэнцсээр байлаа. Хөрөөнд суухаар заавал нөгөө гарт нь суучгаад юр татахгүй арсайтал инээгээд татаж өдөр үзүүлээд байна. Модоо ачхтаа нэг үзүүлэлт нь гарчгаад албаар сүүлжөөд хүч бараад төвчэрийг нэвтэн. Тэрний хажуугаар хэл амна гэж хорт могоол ярьдаг юм бол тийм юм хэлэх байх гэмээр илтгэл зүйлийг борно. Тэрнээс гадна түүний оньсон хоёр нүд нь гялтхан хараа ямар ч хэргийн зүрхэнд нэгэн хүүтэн ямар хайрах шиг зэвүүн ажээ. Тэрлэн хүний ертөнцид ихээр дамжиж ирээгүй. Арай өөр талаас нь ирсэн болов уу гэмээр. Нэг удаа сугар нэлээд бүдүүн мод ташаалдаад явж байтал хажууд нь ирсэн Шоно нүдээ гүйлгнүүлэн мар сайтал хүйтнэр инээж. Танай хөгшин шуумрын доодох тэгээд ихэр зэрэг ажилтг юм те гэхэд чи ер нь түүнээс юугээд л дайлдал гээд байгаа юм бэ гэтэл их ууртай банд байх нь чамайг ширвийн банд гэж нарс даяараа л мэдэж байгаа шүү дээ. Муухай жингэн чи ч бас өөрийн тухай сонсоол байлгүй дээ ингэж хүүтнэр инээгээд яваад өглөө. Сугар энэ бүхнийг тэсээд л байлаа. Тэгтэл жаал байцнаж байгаад дахиад л хизээдээ чим хажууд нь ирээд хүрээдэрчихсэн сүг сүүдэр шиг энэ тэнд нь гарч байгаад чи үнийг хартаа. Гар хийцэн жижигхэн худаг гэж харуулснаа. Танаа ширвийн арс яг хүүхний цавны арс шиг хариугүй нэмгийн бэ лээ хамаа
Чи ч бараг мэднэ үсттэй. Гэж ирэхэд нь суурын төвчээр барагдаж ташаалдан авсан модоо чулуудаад шооныг далан дээрээс нь дарин авч ганцхан сэгсрээд доороохийн 2 сан шанаадаж өгөөд гараас нь нөгөө мухатрыг нь булан автал ардагцанд нь хүйтэн төмөрхөрч бууны замаг дугаран хоёр сүртэй нарахгүй зэвсгэй гарав гэж хашгирлаа. Ингээд ялаад уусгаад гарах гэж байсан сугар хоригдол зодож бүр цаашлан худаг талаасан. Хэрвээ харгалзагч таслан зогсоогоогүй бол хүний өмнөд ч хүрэхэд бэлэн байсан. Үүнээс үзэхэд хоригдол сугар нь огт засан хүмүүжүүлэг дээгүүн дээр ялаа нэмүүлж түүнийг зогсоосон харгалзагч харин хуйг цол нэмж сугар гарах гин гэхэд игдүүдсэн хулгар хороо гаргаж санаагаа амраахан тэрэ. Аавынх гэдэг ийм л амьдралын өөр ирэм битээ газар. Үүнийг сонссон ширв түнд чамд хэлээгүй юу дээ, болгоомжтой бай гэж. Чамайг алдаа хийлгэхийн тулд намайг чамаас холдуулж байгаа нь. Тэгээд чамайг шорцоор байж төвчээрийг чинь барж сансандаа хүрч байгаа нь шүү дээ. Тэр муу хуйг уул нь харж байсан шүү дээ. Тэр харж байсан нь мэдээж. Гэхдээ хэнийг яаж гэдг нь сонин. Ер нь бол яаж харж байсан байж болно. Түүнийг харахад шооноо биш. Чи худаг гарган дайрч байсан байж болно шүү дээ. Чи чинь хэдэн жил болсон гэхэд бас л болоогүй байна да. За яах вэ? Санаагаар битгий юм. Харин ч өөр хориход шилжүүлчээгүй нэг юм. Би нэг юм бодоод л байгаа. Гэхдээ чамд одоогоор хэлэхгүй. Дундуурч их орч мэднэ. Ингэж шивнээд яриа өндөрлөв. Сугрын дотор харанхуйлаад дэлхийх өмөрчих шиг. Хүссэн хүлээсэн өдөр хоногуд ойртой дэрхийг ингээд дахиад холдчихно гэж бас байдгаа гэж. Одоо дахиад жилээсэн 3 жил. Муу ээжигээ урд нь байгаагүйгээр бодон шаналв. Анхын дэрсний дараахан муу ээж нэг эргэж ирсэнс. Тэгээд ээж нь хүүмэн хичээж байгаад л гараад ирээрээ. Бусадтай өгсүрч битгий муудалцаарай. Олон дотор сайнтай муутай л байгаа. Хичээдэг юм шүү хүүмэн. Ингэж захиж явсанс. Ээж нь бас ч гэж эндхийн улсын занг гадралдаг байж тэ. Аргач үгүй үсттэй. Ганц ханилсан ханин эндхийн амьдралаар их их насаа өнгөрөөсөн болохоор үзэж харахаа бай гэхэд сонсож дуулсан юм байдаг л бах. Мөн дэрсний дараахнаас хандаагаас захиа ирдэг байлаа. Даанч энд захиач бүрэн бүтнээрээ ирэхгүй газар. Шалгах нэрийдлэр хизээний задарчихсан. Хэн нэг нь уншчихсан байх. Сугар тухайн үедээ энэ орчин доон дасах гэж бодолж явсан үед юм захиан занаа мантай байсан биз. Тэгээд энд орсон хүн цаагаараа битүүдээ наранд байгаа хэн нэгэн юм уу? Эсвэл юунд чинь түнэрхэн омрохдаг нь зам. Ялангуяа сугар шиг хийгээгүй хэргийхэн төлөө ирсэн хүнд бол бүр хэцүү. Түүнийг хэн хүнд хэлэхэд итгэхгүй. Шүүхүртэл итгээгүй. Ингээд л хандаагийн захиаг уншихад мөн л тийм өөрт нь итгээгүйгээр барахгүй. Өмгөөлж өмөөрсөн айс харагдахгүй байгаад дотроо гомдох шиг. Чамайг ийм юмд холбогдно гэж таанд санссангүй. Гэхдээ яах вэ? Эр хүн болоод ордож 8 сэгдэг гэдэг. Бие бодоод
Бас ээжигээ бодоод гараад ирээрэй гэсэн ерөнхий утгатай захиа цаанаа л нэг сэтгэлгүй мэт санагдаад болох юм биш. Мэдээж суугаар цэрэгт явсан байсан бол ийм захиа ирэхгүй. Харин хайрлан дурлаж, хүсэн хүлээсэн аястай байх байсан биз гэж бодогдоод тэрэндээ бүр итгэж байлаа. Тэгээд түүний хариуд би нэгэн тийм замаар орсон, өнгөрсөн хүн. Чухам яагаад орсныг хинч ойлгохгүй. Чи ч ойлгохгүй. Болсон бүхэнд минь хинч итгэхгүй. Тэр ч байтугай миний ээж ч ойлгосон, итгэсэн гэж би бодохгүй байна. Чиний амьдрал гэгэн саруул итгэл мөрөөдлөөр дүүрэн байгаа тул тэр дундаа намайг оруулж хараар бодоод хэрэггүй үсттэй гэсэн өнгөстэй захиа бичээд явуулчихж билээ. Энэ захиа тэр муу охиныг хэрхэн мохоож байгааг суурьер төсөөлсөнгүй. Түүнээс хойш хандаагаас хоёрч захиа ирэхэд сугар хариу бичсэнгүй. Сугрын ийм алхам хийхэд бодвол залуу улсын хоорондын зай санаа сэтгэл хийгээд юмыг ухаарах ухааны бид зөвхөрл хүнийг нөлөөлсөн байж таарна. Ээжтэй л хурдхан очиж санаа сэтгэлийг намрааж алдаж онсон ч гэсэн хандаадаа сэтгэл зүрхээ нээж нүүрээ харилцсан ярилцвал намайг ойлгох бахаа гэсэн баг боловч итгэл найдвар гялалзаж байсан нь ингээд талаар өнгөрлөө. Одоо дахиад хизээ итгэл найдвар эргэж ирэх юм бүү мэд. Сугрын заа тэгвэл мус ахуулгач нартай өөр харьцсан да. Та нарт чаддаг юм байхад надад ч бас шатдаг юм бий л бах гэж дотроо занад зөвхийн хор суулгаж байгааг ширүү гадарлаж байлаа. Хэрвээ эх хүн нэг тэгээд ирэхээрээ ирээдүгээ харахтаа харалган болдгийг ширүү андахгүй. Гэхдээ ширүүний дотор нэг санаа бий. Тэр нь юу вэ гэхээр Дэмбэрэл хурандагийн хэлснээр тэдний засан хүмүүжүүлэх анги хар үнэгний аж ахуйтай ойр дотн ажиллах болжээ. Тус аж ахуйн дээр очиж хар үнэгний хоол бэлтгэхээс ахуулаад хашаа хороогийн аялуулах гээд хорхингаас гадуур ажиллах ажил гарсан явдал юм. Ширүү яаж ийж угаад түүндэс шургалан орохдоо сууртай хамт явж ажиллах санааг дотроо өвөрлөн яваа. Нэг удаа Дэмбэрэлтэй уулзахдаа үг хавчуулж уг нь бол энд ёстой ялтай ялгүй хэрэгээр орчихсон ирээдүйн өмнө байгаа залуус мөн ч олон байх юм аа. Даанч энэ орчин нөхцөл байдал тэдгээр залуусыг бүр эвдчих юм да гэхэд тэр ч тийм ээ. Гэхдээ өнөөдрийн нөхцөл тэднийг ялгаж салгаад байх бололцоо ч алга. Тийм их хөрөн өнгөч юм уу? Тийм зүйл огт алах шүү дээ. Хий тиймэл харамсах юм. Хэрвээ болж өгвөл ганц нэг ч гэсэн залуусын ирээдүйн замд нь зөв бишүүлж хэмсэн даа л гэж бодох юм даа гэж таньхан уушгалах зураа ярина. Тэгтэл ширүү нөгөө дээрээ яриад байсан хар үнэгний аж ахуйн талаар гэж үгээд асуултал. Өө тийм. Дээд газраас удахгүй шийдэрнэ гэсэн. Би чамайг тийш нь гаргадаг юм уу санаатай байгаа. Тэгвэл чи нэг гайгүйхан шиг байж байгаад сулагддаг арга юу вэ? Гэхдээ ажил унгааж болохгүй шүү. Хэдэн хүн гарах юм болоо? Би нэг залууг аваад явчихмаар байгаа юм. Уг хүн нь их сайн хүү.
Хин тэрвэ? Донрын сугар. Тэр чин засрах нь байтугай сая ялаа нэмэрчих үсттэй. Чи ер нь юу л яриад явна да. Гэхэд Ширв. Тэр чинь үнэндээ наадуулын л хийдэл бах. Бид хоёрыг ойрхон байгаад байдаг болохоор намайг имлэгт хэвтүүлж байгаад тэр хооронд л тэсвэрийг нь барсан юм шиг байгаа юм. Нэг иймэрхүү яриа өрнөд сар болоогүй байтал тухайн аж ахуй руу нэг ахлагчаар ахлуулсан хэдэн хүмүүжигч явлаа. Тэдний дотор Ширв, Сугар, цаана нь бас хэдэн хоригдол явлаа. Тэд эхлээд аж ахуй дээр хар үнэгний хашаа байр савыг янзлах ажил хийж байснаа дараа нь хар үнэгний хоол бэлтгэх газар ажиллахаар боллоо. Цамтын бааз гэх нэртэй энэ газар нь бор номхон толгодтой талын дунд орших төмөр замын нэгэн зөвлөг. Энд хойш нь Орос руу махны хэрэгцээнд явуулах хадууг ялгаж амьдаар нь ачааны вагонд очдог газар л да. Нутгийн хүмүүсийн хиллэгээр адуу малийдах газар. Адууга хашаанд цааш нь нэгээр нь явхаас өөр аргагүй болгон нарийсгсан байх бөгөөд түүгээр орсон адууг эмч болов уу гэмээр цагаан халааттай Орос хүмүүс үзээд тэнцхийгээ шууд вагонд очих зориулалтаар тоноглож байна. Харин тэнцэхгүйгээ хэд ангилан ялгаж заримыг нь хэд хоногийн дараа оруулах бүр нэг тэнцэхгүй хазгар доглон туранхай адууг тэндээс холгүй газар адгуулж вагаад нэдлгайнд оруулж хар үнэгний хоол болгон явуулна. Энд ёстол газрын адуу цуглана. Адууг дагаад цантын баазын хаваар хэд гурван мөр хөтөлсөн. Зарим бүр хэсэг бусаг адуу туусан дэл сулм алын 8-ачд хөлхөлдөнө. Яагаад гэвэл газраас туугдан ирсэн энэ олон адуун дотор хурдтай, эртээ, хатраа жороотой, сайн уу адуу алийг тэргэлэх үү. Тэднийг наас цааш нь болгох сонирхол энэ эрсэд зөндөө бий. Үндсэндээ бол адуу тойрсон ирчүүдийн цуглардаг газар гэхүү дээ. Баазыг төрөөд энтэнд адуу тууж ирсэн агтчдын майхнаас гадна явуулын улсын оромжч байх нэлбэг. Тэдний дунд ганц пүүнийсэн бор гэр байх нь хоригдлуудын гэр. Хэдийгээр хоригдлын нэртэй боловч энэ нутгийнхэн, өртөөнийхэн, туурчид, явуулынхэн тэднийг хоригдл инээтерээ гэд жиирхэд байх нь үгүй. Тэд энгийн ардын амьдралаар л амьдрна. Энэ 5-6 хүний нэг нь хуйган боловч чухам хинэн юм үл ялгагдана. Тэд бүгд алаг хувц сансалж, ус тавьчихсан тул бусдад сэтгэлийн сэв нүдний зэврээ байхгүй. Өнгөц харсан хүнд тэмдгийн ажилчдал гэсэн үг. Энд манай суурын хувьд ганц наранд гарсан газар байлаа. Угаас адуу маланд дуртай, түүндээч эренгийн хүн дээр нь 3 жил шахуу мот хийчихсэн. Би хаа тэгшрээд хээрийн адуу түүнд унах шиг болсонгүй. Тэрэнд байхдаа өөрийгөө чухам ямар газар ирсэн хэн гэдгээ мартчихна. Нарснаас гараад наранд байгаа мэтэл байхаачаа. Өлсөц цангах юм түүнд алга. Элдвийн дарамт шахалт хулгансан гэлбгэнсэн гялтгансан нүд энд ерөөсөгүй. Энд нэг сайхан залуу байна. Адуун юр муугүй. Тий. Тэр хэцүү нэртнийхний нэг болол та. Яаж яваад орчихсан юм бол доо зайлвал. Залуу хүн алдаал биз. Залуу явахад алдахыг алийг тэр гэх үү. Норвондас салхинаас бусдыг хүргээгүй хитэн атсаг байгаа юмсан. Энэ хүүгээр тэднийг нэг баахан ноолуулгасан гэх мэтийн яриа баазын орчмоор майхнаас майхан дамжин яригдах болов.
Яалтчгүй байхгүй гологдон үлдсэн адууг хідүнжүүд нийтлгаанд оруулна. Аж ахуйгаас 100 дугуйтай 31 гэдэг хууч шивтрэх машин хариу нэгний хоол авахар хідүнжүүд нэгэрнэ. Түүний жолооч цэндэж ав гэж буржгар толгойтой өндөр ёхгөр хар хүн байх. Хээшаа гэж үгүй олон хүүхэдтэй жирийн нэгэн жолооч. Тэрээр хоригдлуудын гэрт хизээ язгааны гэртээ ирсэн мэт адууны мах чануулж идсэн шиг тухалж авна. Заримдаа хэд хоног өнчгөнч бий. Тэгэхдээ эндхийн майхнуудаар тойрч адуу мал сонирхон явах нь олонтой. Заримдаа ширифтэй нээлж тэргээ авах нь хэдэн өдрөөр чамаагүй уншина. Суугарт гоёгонгон имэйл хазаар гэж юу байх вэ? Нэг муу зэрэг имэйлийн тасархаа ганц богинохон уурганы язор тэгсхийхэд л болно. Гэхдээ тэрээр тэр хавийн айл хунар туурчдын майхнаар хэсэж хүмүүсийн амар зургийн ажилд тусдсан болохыг хичээнэ. Өөр хийх юмч түүнд алга. Угаас тэр муудаач хүний гар харж байгаа юм шиг тэгж яваа юм биш. Өсөж торинсон дасаж зурсан амьдралын орчин нь байсан тул нэгэн бодлын тэрээр жаргалтай байлаа. Түүнийг хааныг хүнгэнтэл инээгдөө баясгалантай царай сүүлийн үед харагдах болсонд ширвт ч гэсэн сэтгэл өндөр. Сугаранх 18-тай жаахан амтан ирснээ бодвол одоо 21-2 шүргэж байгаа хаанаас нь шарсан сайхан залуу. Энэ хүн байтугай эр хүн нүд алдаж биширмээр болчихсон үе. Гэхдээ үнийгээ өөрөө сайн мэдэхгүй л дээ. Мэргэжил нэг учир ширөө цэндэж авын машин тэрэгтэй ноцолдож суух нь бас нэг бодлын жаргал. Цэндэж ав жолооч хийгүй сайхан амтны тул ширвтэй ихэд шадралах болов. Тэрээр нэг удаагийн ирэх ёстой ээлжиндээ ирсэнгүү тул ачих махны хэмжээ нэлээд их боллоо. Тэгээд цэндэж ав жолооч ахлагч хуйгт заах уу. Надад туслах хоёрын зэрэг хүн өгвөл их л хэрэг байна. Тэгэхгүй бол очиод буузгахтаа нуруу ууцны хууч та би барахгүй баха. Ингээд хэдийгээр хоригдлыг дураар явуулж болохгүй ч гэсэн туслахаас өөр аргагүйд итгэлтэйгээр уг нь бол болохгүй л дээ. Гэхдээ яах вэ? Шир бахыг аваад явах уу? Босд нь эндээ байж үг гэх нь бас ч гэж юм хариуцж байгаа хүний үг. Тэгэхэд хожим яахаач вүлээ гэж санан ширв. За таалж өвшөөрч байгаа нүнэн бол яах вэ? Гэж ам авснаар цэндэж ав жолоочтой хөдлөлөө. Манайх гэдэг айл эндээс холгүй дээ. Бараг замын голд 2 майхнаар буугаад гарнаа. Би ч н олон ялах хүүхэдтэй. Манай гэрийн хүн гэж хүүхдүүдтэйгээ нооролдоод тэднээсээ нэг их ялгахдахгүй шахмал болсон хүн би. Харин би мах зөөх болсноор манайх гэж айлч нь халуун зунаар бууз хуушур болсон л айл байдгийг. Ах вдээ. Харсаар байтал та нар нүдэн дээр янзалж байгаа малын мах юм чинь хийнэх үү? Жаахан л бараан л байдгийг. Гэхдээ яах вэ? Хүүхдүүд хоолтоол байвал болох нь тэр гэж ам хуурайгүй ярьж явлаа. Ширв өөрөө ингэд ер нь аль нутгийн хүн бэ? Өөр хинга зүгийнхэн бүр хужирдих гэхэд учиргүй их гогцоорон бүржсэн үсийг нь харж энэ толгооны бурчаар энэ төр нь бол тэр зүгийнх биш л баймаар. Ховдын зэргийнх нь л аль нэг иймэрхүү л байдагсан гэж бодож явсан ширв. Танахны тийшээ чи одоо ийм сайхан буржгар хүн бас байна. Энэ толгой юу сайхан хат. Наад шиг амтнд дараа нь хиймэр. Манайхны бүр уг сурвалж нь
баруун зүг их байж мэднэ. Би зүгээр л дотроо таахтаа дээр үед их хааны үед баруун таагаас дайчлагдж ирсэн улс болов уу гэж санддаг юм. Яагаад те хөвтүүл мэвтүүл гэдэл ярьдаг да. Гэгчлэн үеийн хоёр элдвийг хуучлан газар хороосоор нэг их хүндийг уруудан орж ирэхэд тэр тэнд бараг замын хажууд шахам ганц гэр харагдсан нь тэдний хажаа. Зэнд жавын авгаа гэж бүдүүн шаравга аль хүүхэд инг тэг гэж галынхан аман дээрээс босолгүйгээр бүхнийг зохицуулна. Зэнд жав хүүхдүүдэд дуудан за хүүхдүүдэд гаргаарай. Тэргэн дээрээс харж байгаад шинэвтрээс нь дуулгаад нэг сайхан хоол хийгээд. Тэр төвшний баруун урд руу өнөө өглөө гаргасан махвай. Харваа сандаршгүй гэхэд хүүхдүүд гарan нэг хөлний сулмах оруулж дорн хоол хийлээ. Тэднийхнийг харж манайхан гэж бас л нэг ингээд ноолорсон хэдэн улс байгаа бах та. Мөөгшин миний яач юу нэг юм болгож байдаг юм бол доо. Хитэн хүүхдүүд маань хэр болцоосон бол. Одоо өгнө мө шар охин маань ихтэй нэмэр болохоор болсон байх учиртай. Хүүхдүүдийн дуу чимээ сонсолгоо. Хичнээн жил болчихсон тоо. Ингэж гинтхэн гэр орон үр хүүхдээ учиргүй ихээр санагалдсан сэтгэл нь шархиран. Үргэлжлэл би